Байгаль дэлхийг хайрлах, хамгаалах, шүтэх Монголын зан үйлийг орчин цагийн байгаль орчны бодлого, доктортой хөгжлийн шинэлэг үйлстэй холбох нь хүн зоны санаа бодол, сэтгэлийн хүчийг нийцүүлэх сайн үйл болоо. Улс цагуур орчны шинжилгээ гэдэг бол энгийн нүдээр хийх ажиглалт, бас багжийн хэмжилт, мөн автомат төхөөрөмжийн буюу хиймэл оюун ухааны технологи, судалгаа зэрэг олон арга хэрэгсэл технологиг хавсран шингээсэн эдийн засаг нийгэмд ач тустай цогц нэгэн ажил үйлс, үйл ажиллагаа буюу байгаль дэлхий цагуурынхаа төлөө бүтэн зууны туршид үнэнчээр зүтгэж ажилласан эрхэм улс цагуурчид орчны шинжилгээний эрхмүүдийн түүхийг бурангуулахыг бид чармаалаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээрх цаг агаар өөр амьсгалын байдлын тухай анхны мэдээлэл манай эртний өмнөх 72 онд хүний улсын нутагт их цаг сунаж нэг өдрийн зуур 2 алд илүү болж хүм мал их л хөлдөж өгөв. 10%-аас 1% харин элж эгв. Мөн эртний хятадын сударт манай эртний өмнөх 68 46 он, манай эртний 1248 1254 1303 1337 1340 1372 1450 онд Монгол нутагт үлэмжих хүчтэй ган зууд болж байсныг түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Цагуурын станцад хамгийн анхны багжийн шинжилгээний ажиглалтыг 1869-с 1909 онуудад өргөөд 2-3 жилийн завсралгаатай 1879-с 1880 онуудад мөн Улаастад түр станц, 1895-аас 1897 онуудад Ховдод түр станц байгуулан тус ажиллаж байсан гэх баримтсэлт байдаг. Монголд ус цагуурын ажиглалт хийж байсан тухай Бурдуков Хуучин ба шинэ Монгол тэмээх номонд 1924 онд бүгд наримдах Монгол ард улсад цагуурын анхны 4 станцыг байгуулахад дэмжлэг тусалцаа үзүүлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. (1924 онд Монгол улсад хамгийн анхан ус цагуурын шинжилгээний ажил эхэлсэн түүхтэй байдаг. 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Содор өвчгэрийн хүрээлэнд соронзон судлал цагуурын салаа байгуулсан байна. За энэ санаачлагыг Монголын хамгийн анхны эрдэмтэн доктор их соён гэгэрүүлэгч Жамсарангийн цэвэн санаачилсан байдаг. Жамсарангийн цэвэний санаачлагаар Содор өвчгийн хүрээлэнгийн соронзон судлал цагуурын салааны удирдлагын дор Оросын холбооны улсын Эрхүү хотын соронзон судлал цагуурын обсерваторийн эрхлэгч Шостаковичийг 1924 онд урьж ирүүлж нийслэл хүрээ болон сонгины уламд хамгийн анхны цагуурын станцыг 24 оны 5 дугаар сард нээсэн байна. Энхүү Шостакович хүрэлцэн ирж 1924 онд Монгол улсын нийслэл их хүрээ сонгины буланд цагуурын анхны 2 өртөө байгуулж тэдгээрийг олшруулах санал боловсруулсан байна. Мөн хүрээлэнгээс 1925 оны 11-р сарын 11-ний өдөр Ардын засгийн газарт өргөсөн айлтгалдан цагуурыг шинжлэх станц хэмээхийг Улаанбаатар хотод 2, Заян хүрээ, Хатгал боомд, Улаастай, Хан Тайшруулан аймгийн Дэлгэр хаан уулын хошууны хүрээ зэрэг 6 газар тус байгуулж, дараа нь Замын үүд, Хан Хинтээ уулын аймгийн Баян түмэн, Хан уулын хошууны хүрээнд байгуулав гэж илтгэсэн байдаг юм. Шостакович 1924 онд Монголын уур амьсгалын судалгааны шаардлага ба ойрын зорилтууд хэмээх Монгол орны цагуурын талаарх анхны бичиглэл ба тэмдэглэл бичиж Эрхүү хотод хэвлүүлсэн нь Монголын цагуурын талаарх анхны хэвлэл болж байна. Тухайн үеийн ус цагуурын албыг удирдах байгууллага нь Цэвэний санаачлан 1924 онд байгуулсан Судар бичгийн хүрээлэнгийн соронзон орон ба цагуурыг шинжлэх салаа байсан нь өнөөгийн ус цагуурын албаны эхлэл гэж үзэх үндэстэй. Цагуурын салаа нь цаашдаа улам хөгжөөд цагуурын судлалын кабинет хэмээх нэртэй болсон байдаг. За энэ нь бол 1931 онд нэлээд тийм илүү хөгжлийн төвшөндөө орж байгааг бол харуулсан байна. Монгол улсад бичиг үсгтээ хүний хүрэлцэх үзнөөс байхгүйтэй уялдуулан Судар бичгийн хүрээлэнгийн удирдлага бэрхшээл саадаг даван туулах хүртэл цагуурын өртөө харуулыг байнгын бөгөөд доктортой ажиллуулах бололцоо хараахан бүрдэхгүйг нэгэнд ойлгож гадаад улс
Тухайлбал холбоод Орос улстай хамтран ажиллаж тэдний хүний нөөц, техникийн болон санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол улсынхаа нутаг дээрх улс цагуурын ажил үйлсийг тасралтгүй горимоор явуулахаар шийдвэрлсэн байдаг. Тухайн үеийн Монгол улсын улс цагуурын шинжилгээний ажлыг гүйцэтгэх нөхцөл байдал, элдв хүндрэл зэргийг даван туулахад тэр үеийн дэлхийн дахины геополитикийн нөлөө тусаж, харин ч цагуурын шинжилгээ өргөжих боломж гарсан байдаг. Зөвлөлт толгойд улсын удирдлагын дээд төвшөнд алс орнод дахь зэргийн хүчээр бэхжүүлж, нисхийн хүчээр хүч сэлбэх арга хэмжээ авснаар ерөнхий зэргийн болон нис хүчний ус цагуурын хяналтыг эрс сайжруулах шаардлага гарсан байна. 1935 оны 7 сарын 19-нд Бүгд найрамдах Монгол Ард улс зөвлөлийн засагт нийгэм журамд Бүгд найрамдах холбоот улсын засгийн газрын хооронд Бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайдын орлогч Маршал Чоо болсон зөвлөлийн засагт Бүгд найрамдах нийгэм журамд холбоот улсын бүрэн эрх төлөөлөгч Тайрав нар ус цагуурын талаар хамтран ажиллах хилэлцээр байгуулснаар албан ёсоор Монгол Оросын хоорондын ус цагуурын хамтын ажиллагаа эхэлсэн байдаг. Энэ зорилгоор 1931 оноос цагуурын 23 өртөө байгуулах зорилт тавьж Баян түмэн, Өндөр хаан, Хараагийн Тариалан, Ерөөгийн модон завод, Аршаантад тус өртөө байгуулж байжээ. Уурэмсгалын судалгааны ажил бол цагуурын ажилласаа эхэлдэг. Цагуурын одоо хаана байна вэ гэхээр Монголын хаагдсан тагаан 353 станц харуулын мэдээ материал байдаг. Тэрнийг одоо бүгдийг олон дамжуулж шүүгээд гаргаад анализ хийсэн мэдээлэл бол Монгол улсын уурэмсгалын алтан сан болж хадгалагдсан. Энэ 36 оны 4 сарын 1-ээс 7 станцаар эхэлсэн. Ингээд өнөө хүртэл одоо 90 жил ийм суваа фонд бүрдэжээ. Зөвлөлтийн ус цагуурын албыг удирдах ерөнхий газраас 1936 онд байгуулсан цагуурын өртөөдийн тоо алс орнуудын улаан тугт тусгай армийн цаг агаарын албаны үйл ажиллагааг хэвэн явуулахад хангалтгүй байгаа юм. Иймд цаг агаарын албаны үйл ажиллагааг хэвэн явуулахын тулд Монголд нэмж дахин 6 өртөө байгуулах хэрэгтэй байна гэжээ. Энэхүү саналыг үндэслэж 1935 оны хэлэлцээрт 1937 оны 11-р сарын 17 оны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Улаанбаатар дахь цагуурын өртөөг товчоо болгон өргөтгөж, орон нутаг дахь өртөөнүүдийн бүхэл ажлыг удирдан зохион байгуулахын хамт Монгол улсын нутаг дэвсгэрээр цаг агаарын байдлыг урьдчилан мэдээлэх товчоо цагуурын 8 өртөөг нэмж байгуулахаар тогтжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгээс юуны урд цагуурыг судлах ажилд хэрэглэгдэх үндэсний туслах ажилтныг бэлтгэх явдал бол нэн чухал болно гэж заасны дагуу цагуурын ухаан хичээлийг Дондог, Симуков, Шагж, Зандраа нар багшилж 1935 онд анхны 7 цагуурын ажиглагчийг сургаж бэлтгэсэн байна. 1940 онд 1935 оны хэлэлцээрийг сунгаж ерөнхий сайд өгөөд гадаад харилцааны сайд Чоо болсон. Замун Монгол улсад зөвлөлийн засагт нийгэм журамд Бүгд найрамдах улсаас сууж байгаа бүрэн эрх баригч Иванов нар гарын үсэг зурснаар энэ хэлэлцээр шин шатанд гарсан байна. Энэ хэлэлцээрээр нэмж цагуурын 8 станц, бөмбөлөг хөөргөх салбар 4, радио зондын газар 1-ийг шинээр байгуулах, эдгээр салбарт дагалдан сургахаар тус бүр 2 монгол хүн авч ажиллуулах, цагуурын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн тулд холбоот Орос улсын холбогдох сургуульд 10 хүнийг суралцуулахаар тогтсон байна. Аэрологийн шинжилгээний ажлыг 1939 оны 6 дугаар сард буян тухайгийн цагуурын өртөөнд бөмбөлөг хөөргөж нээсэн байна. Шаар хөргөлтийн ажиглалтыг бол 1939 оны 6 сараас одоо хэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ ажиглалтын материал нь бол одоо мэдээ материал нь хүснэгт байдлаар архивын фондод бол байдаг байсан. Аэрологийн станц бол 1941 оны 6 сарын 2-оос эхэлж өдрийн өглөөний хөргөлт нэг удаа хийдэг байсан. Улмаар
1940 онд Далан залгад, 1941 онд мөрөн баруун хараад, 1942 онд ховд, 1946 онд Чойболсонд, 1949 онд сайн шанд өртөөнүүдэд бөмбөлөг хөргөлтийн салбар байгуулан ажиллуулсан байдаг юм а. Айлгаар Москва техникум төгсөөд тэгээд манай станцын дараад инженерээр нь авирнуудгаа тэгсэн Улаанбаатар айлын станц гэдэггүй айлын төв станц гэж хэлсэн. Айлын эцэс гэж байгүйсэн. Айлын төв станц нь болоход хөдөө аймагуудаа асар үздэг. Энэ 1940 оны хэлэлцээрийн дагуу Монгол орны гол мөрний усны горим нөөцийг судлах ажил эхэлж 1942 оны 9-р сарын 17-нд Орхон гол дээр Сүхбаатар хотын орчим улс судлалын анхны харуулыг байгуулж 1943 онд Дэлгэр мөрөн, Орхон гол, Хараа гол, Сэлэнг мөрөн, Туул гол, Онон голуудад улс судлалын харуул байгуулснаар 6 гол дээр хэмжилтийн 8 харуултай болжээ. За 35 оны нөгөө гэрээгээр одоо улс цагуурын салбарт хамтран ажиллах тухай ажиллаа эхэлсэн. За энэ ажлын хүрээнд бол одоо Оросын улс судлалын өртөө одоо манайд ажиллаж ирсэн. За энэ ажлын хүрээнд анхны харуулуудаа 1942 онд оноос эхлээд байгуулагдсан. Улс судлалын харуулуудад усны гүн, урсгалын хурд, усны гадаргын хэвгий, мөсний үзэгдэл, урсад зэргийг хэмжин тодорхойлох ажлуудыг эхлүүлсний зэрэгцээ, Туул голын дээд хэсэгт анхудаа ус зүүн хайгуул шинжилгээний ажил явуулж байсан байна. Одоо бүгдийн Монгол улсын гадаргын усны нөөц номын одоо яг арга зүгээр нам болсон. Яаж усны одоо нөөцийг тооцох вэ? Ямар аргачлалаар тооцох вэ гэх мэтлэнгээр эмпирик томьёонуудыг болон гаргасан анхны одоо аргыг боловсруулсан хүмүүс маань бол манай мягмарч байгаа шүү дээ. Иймхүү ус цагуурын шинжилгээний үүсэл хөгжлийн эхний 20 жилд Монголын талаас ус цагуурын шинжилгээний ажлыг санаачлан эхлүүлж, тухайн үеийн нөхцөл байдлын улмаас шалтгаалan хөрс зэрэгэлдээ Оросын талтай хамтран ажиллаж байжээ. Ус цагуурын шинжилгээний суур тавигдж олон түмэнд цагуурын тухай ойлголт өгч байсан цаг үе энэ болоо. Хоёр дахь 20 жил. Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргын 1945 оны 11-р сарын 14-ний өдрийн 18 дугаар тушаалаар Монгол орны гол мөрөн нуурын тохимолыг 1946 оны 4 сарын 1-ний дотор, уур амьсгалын тохимолыг 10 дугаар сарын 1-ний дотор гаргах гэсэн заалтын дагуу дайны дараах их бүтээн байгуулалт үйлдвэр хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд усны болон уур амьсгалын мэдээ нэн чухал шаардлагатайг харгалзан ийхүү шийдвэр гаргасан байдаг. Шинэ нөхцөлд 1946 оны 6 дугаар сарын 20-нд шинэ хэлэлцээр байгуулж, бүгд наримдах Монгол Ард улсын ерөнхий сайд Маршал Чойболсон, зөв социалист нийгэм журамт бүгд наримдах холбоот улсаас бүгд наримдах Монгол Ард улсад суугаа онцгойд бүрэн эрхт элчин төлөөлөгч Иванов нарын гарын үсэг зурж, тус хэлэлцээрээр цаг уурын ба усны станц 50, ус хэмжих газар 20, хур бороо хэмжих газар 30, Улаанбаатар хотод цаг уур ба усны шинжилгээний товчоо нэгийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулан ажиллуулах, бүх салбарын багаж төхөөрөмж тэдгээрт ажиллах 350 мэргэжилтний зардлыг зөвлөлтийн тал хариуцгаар тогтсон байна. Мөн найдвартай утсан холбоогүй газар байгуулсан өртөөний мэдээг саадгүй авч байх зорилгоор цаг уурын өртөөг радио холбоогоор төхөөрөмжлөх, Монголын байгууллагуудыг цаг уурын мэдээгээр үн төлбөргүй хангаж байх, бүх төрлийн шинжилгээ, ажиглалтын мэдээ, материалын нэг хувийг Монгол улсад шилжүүлэхийн дээр үндэсний улс цаг уурын албан байгуулахад бүх талын тусалцаа үзүүлэх, зөвлөлтийн техникум, дээд сургуульд жил бүр 10-аас 15 хүнийг элсүүлэн авч сургалтын зардлыг зөвлөлтийн тал хариуцж байх болсон байна. Цаг агарын байдлыг урьдчилан мэдээлэх товчоог 1947 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, нислэгийг цаг агарын мэдээгээр хангах ажлыг хариуцуулсан байна. Бүгд наримдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1945 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар тогтоолоор цаг агарын мэдээг радио, цахилгаан утас хэвлэлээр үн төлбөргүй мэдээлэх явдлыг журамласан нь цахилгаан утсаар дамжих мэдээ нь орон нутгийн цаг уурын өртөөнүүдээс Улаанбаатар дамжуулах шуурхай мэдээ, харин радио хэвлэлээр гэдэг нь цаг агарын тойм ба урьдчилсан мэдээ байсан бололтой.
Улс цагуурын шинжилгээний хорооны даргын 1953 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалд лувсан 10 обогт баясхийг тус хорооны орчуулагч бөгөөд синоптикоор ажилуулсуга гэж зааснаас үзвэл цаг агарын үржилсэн мэдээг зөвлөлтийн мэрэгжилтнүүд зохиож орчуулан нэвтрүүлэх ажлыг нь монголчууд хийдэг байсан байна. 1957 онд Төвдөнд оржийг урьдчилан мэдээлэх товчооны дараагаар томилон уг товчоог байгуулсан боловч хэрэг дээрээ бүхий л ажлыг зөвлөлтийн мэрэгжилтнүүд гүйцэтгэж байжээ. Бүгд найрамдах Монгол ард улсад 1959 оны хүртэл хүн ам мал аж ахуй, үйлдвэр, төмөр зам, агаарын тээврийг цаг агарын урьдчилсан мэдээгээр ханган үйлчлэх ажлыг зөвлөлт холбоот улсын улс цагуурын албаныг удирдах ерөнхий газрын харьяа Монгол дахь улс цагуурын төвчөөний буян тухай дахь нислэгийн цагуурын өртөө эрхлэн гүйцэтгэж байжээ. Монгол Ардын хавьсгалт намын төв хороо бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 31-ний 459 347 дугаар тогтоолоор Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн 3 дугаар дамжаанаас 8 оюутныг сонгон тусгай бүлэг болгон цагуур синоптикийн мэрэгжлээр бэлтгэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Монгол улсад дээд мэрэгжлийн боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх анхны суурь тавигдсан байдаг. Энэ төгсөлтөөс Даш, Дамб, Найдан, Лавг, Цээлэ, Чогсом нар Ленинград хотын улс цагуурын дээд сургуулийг жадамб төгсөн ирж синоптикийн инженерээр ажиллах болсноор 1958 оны 100 зөвлөлт холбоот улсын мэрэгжилтнүүдийн халааг авах Монголын инженерүүдийн анхны баг үрдсэн байна. 1958 оноос нийслэгэндээ мэдээгээр үйлчилж эхэлсэн. Би бол нийслэгийн цагуурын төвд ажиллаж байсан учраас цаг дандаа нийслэгтэй холбоотой мэдээ гаргаж үйлчилж байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1954 оны 17 дугаар тогтоолоор сайд нарын зөвлөлийн дэргэдэх ус агаар шинжилгээний хороог шинжил ухааны хүрээлэнд шилжүүлэн ус цагуурын шинжилгээний хороо болгон өөрчлөн зохион байгуулжээ. Монгол зөвлөлтийн ус цагуурын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1956 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монголын талаас сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б. Ширэндв, зөвлөлтийн талаас сайд нарын зөвлөлийн дэргэдэх ус цагуурын албаныг удирдах ерөнхий газрын дарга Золотүүхэн нар гарын үсэг зурж шинэ хэлэлцээр байгуулсан байна. Энэхүү хэлэлцээрээр улс цагуурын багаж хэрэгслийг сэлбэн шалгах тасаг бүхий улс цагуурын шинжилгээний товчоог Улаанбаатарт байгуулах, Улаанбаатар эрхүү, Улаанбаатар Сайншанд Бээжингийн агаарын шугамаар нисэх онгоцыг цагуурын мэдээгээр хангах нислэгийн цагуурын 2 станцыг Улаанбаатар Сайншанд хотуудад агаарын шугамын дагуу хоолтын даваа, Майнд, Чойр, замын үүдэд цагуур, Сайншанд хийгээд бусад хэрэгцээтэй газарт аэрологийн Улаанбаатарт ус судлалын 1-р зэргийн станцыг тус байгуулахад зөвлөлтийн тал багаж тоног төхөөрөмж, мэрэгжилтэн нарын зардлыг хариуцах болсон байна. Дурдсан хугацааны дотор цагуурын бүх байгууллагуудыг монголчлоход зорилтыг тавьж, зөвлөлтийн цагуурын товчооноос 1951 онд Улаангом, Бендэр, Югзрийн буюу одоогийн Эрдэнэ цагаан өртөөнүүдийг хүлээн авч үндэсний мэрэгжилтэн нараа ажиллуулж эхэлсэн байна. Москвагийн Кучин дахь улс цагуурын техникумыг 1957 онд төгссөн Нямжав, Ширбазар, 1959 онд Ленинград хотын улс цагуурын дээд сургуулийг төгссөн Мегмаржав нар нь улс судлалын манай анхны дээд дунд мэрэгжлийн инженер техникчид билээ. 1959 онд бүгд найрамдах Монгол Ард улсын талаас шинжил ухааны хүрээлэнгийн дарга Дондгийн цэгмэд, зөвлөлтийн талаас зөвлөлт улсын сайд нарын зөвлөлийн дэргэдэх ус цагуурын албаныг удирдах ерөнхий газрын орлогч дарга Иванов нарын гарын үсэг зурсан Монгол зөвлөлтийн засгийн газар хоорондын ус цагуурын албуудыг хөгжүүлэх хэлэлцээр байгуулагдсан байна. Энэ хэлэлцээрээр зөвлөлтийн ус цагуурын байгууллагыг Монголын талд хүлээлгэн өгч Монголын талд бие даан ажиллуулах нөхцөл бололцоо бүрдсэн байдаг.
Зөвлөлтийн нислэгийн цаг уурын станцыг 1959 оны 8 дугаар сарын 1-нд Монголын талд конторын болон орон сууцны барилга, тоног төхөөрөмжийн хамт шилжүүлэн өгснөөр зөвлөлтийн мэрэгжилтэн нар бараг бүгдээрээ нутаг буцаж зөвхөн аэролог холбооны мэрэгжлэр 1-2 хүн үлдэж монголчууд бие даан ажиллах болсон байна. Тэгэхээр дамдар байсан огноос Сүхбаатар байжсэн би дөрөвд Игнисхий цагаагаар мэдээгээр үрчилж байсан. 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Тэр үед чинь хотоос унаа одооныхыг бодоход бол өдөртөө ганц зат усч байхгүйсэн ерөөсөө. Тэгээд нэг шар 69-оор бүргүүлдэг байлаа. Ийхүү Монголын мэрэгжилтнүүд бейдаан урьдчилсан мэдээ зохиож эхэлсэн бөгөөд газар орчмын болон өндрийн цаг агаарын зураг материалд дүн шинжилгээ хийж цаг агаарын урьдчилсан мэдээ гаргана гэдэг зөвхөн гар ажиллагаа зөнкөлсөн тэр үед үнэхээр хүнд ажил байсан ойлгомжтой. Ялангуяа техник буулгагчид газар орчмын нэг зурагт 500-аас 600 өртөөний мэдээг 2-3 цагт багтаан буулгахын тулд AK01 кодын 100 гаруй тэмдэгт бүх өртөөний байршлыг цээжилсэн байхын дээр тоо тэмдэгтүүдийг цэвэр гаргацтай хар улаан өнгөөр ялган бичих шаардлагатай байлаа. Монголчууд бол 62 оноос эхэлж энэ зургийг өөрснөө гараараа болгож эхэлсэн юм шиг байгаа. Тэгээд бидний гараар хийжсэн хийдэг юу бол маш их хариуцлагатай, цаг хугацаатай, өндрийн зургийг нэг цагт багтаана газрын зургийг бол 2 техникч хуваагаад тэгээд 2 салаа ишинд улаан ард юу 41 номерын үзэг хийгээд тэгээ болгодог байсан. 86 онд мэдээлэл тооцоолын төв рүү нөгөө гараар буулгадаг нэг 2 улаан хар 2 үзгээр ингээд дөрчхаал тэгээд ингээд буулгаад байдаг. Тэгсэн тэрийн маань ийм юунд тооцоолон бодох төвийн тэр нэг ийм дэлгэцтэй юун дээр бид нарыг тэн дээр буулгаад нөгөө машин частаа яг хүншил байгаа юм чинь. Чихтэйхэн тэрийгэ буулгаад юу ягаал 2 давхарлуу гүйж аваач өгөөл тэгдэг байсан. Монголын цаг уурын мэдээг утсан холбоо бүхий аймаг сумаас хоногт 8 удаа утсаар шууд хэлүүлэн бичиж авахын дээр холбоогүй сумд болон гадаадын мэдээг радиостанцаар Морзын дохоогоор хүлээн авдаг. Хожим нь радио телетайпаар холбооны шугамын саатал, радио долгионы шууган зэрэгээс шалтгаалan мэдээгээ тоо ёсоор хүлээн авч чадахгүй тохиолдол бас бишгүй л гардаг байсан байна. Цаг уурын байгууллагад 1957 онд эхэлж радио холбоочноор орж ажилласан. Буян тухайд их урьдчилсан мэдээлэл төвд хэдэн жил радио холбоочин болж цаг уурын мэдээ цуглуулах ажлыг Морзоор цуглуулж авдаг байсан тэр үед. Хойд мөсөн төлөөд ахуулаад Аз Европын 1000 орчим цаг уурын станцын мэдээг 3 цаг тутам Морзоор цуглуулж авдаг. Минутанд 135-аас 160 тэмдэгтийн хурцтай тийм мэдээг чихээрээ сонсож гараараа бичиж авдаг байсан заасандар. Тэр үед бол тэгээд дэлхийн нийтийн жишг тийм байсан үедээ яг тэгээд Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд анх удаа улс цаг уурын албаныг хөгжүүлэх асуудлыг тухайлбал улс цаг уурын өртөө харуул байгуулах, барилга бариулах, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг тусгаалan тусгах болсноос өртөө харуулыг оновчтой байршуулан хэтийн бодлоготой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 1962 оны 5 сарын 23-нд Бүгд найрамд Монголд улсын сайд нарын зөвлөлийн улс цаг уурын шинжилгээний ажлыг сайжруулах тухай 64-р тогтоол гарсан нь Монголын улс цаг уурын албаны түүхэнд түүхэн эргэлт гарсан байдаг. Тус тогтоолоор Бүгд найрамд Монголд улсын сайд нарын зөвлөлийн харьяа улс цаг уурын албаныг удирдах газрыг байгуулсан байна. Монгол орны газар зүй байгалийн бүсүүдийг бүхэлд нь амарсан дэлхийн нийтээр баримталж байгаа стандарт хангасан сүлжээг байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах, технологи нэвтрүүлэх, ажиглалт шинжилгээний ажлын хөтөлбөрийг жилээс жилд өргөжүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулах ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн байна. За бид нар бол анх уур амьсгалын боловсруулалтыг хийж
станцуудаас ирж байгаа мэдээ материалыг шалган зааварлаж тэнд одоо мэрэгжлийн зөвлөгөө өгдөг бичдэг тэгээ сар тутмын уур амьсгалын эмтгэл мэдээ жилийн эмэгтгэл за тэгээ цаашлаад одоо уур амьсгалын лавлахыг боловсруулах материал энэ бүгдийг бол анхан шатны боловсруулалтуудыг хийж ийсэн. Харьяа салбаруудын тоо боловсон хүчний хангамж төсөв хөрөнгийн хэмжээ зэргийг харгалзан анхны товчоодыг 1962 онд Говьалтай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Овс аймагуудад байгуулан цаашдаа жил тутам 3-5 товчоо байгуулсаар 1965 онд бүх аймаг ус цагуурын товчоотой болжээ. 1962-оос 1963 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын их сургуульд цагуурын инженер Архангайн хөдөө аж ахуйн техникумд цагуурын техникч бэлтгэх анги нээж үндэсний мэрэгжилтний нөөцтэй болж эхэлсэн байна. 1963 онд нэгдсэн үндэсний байгууллагын төрөлдсөн байгууллага болох Дэлхийн цагуурын байгууллагад Монгол улс гишүүнээр элсэн оржээ. Тусгай өрөө гэсэн нэг өрөөнд 2 том өндөр шар шкаф байж билээ дээр үе хуучны. Таны ажил тэр байна гэж нөгөө харж ирсэн хүн хэлдэм байна. Тэгэхээр би нэг нь очиод ингээд онгойлгосон чинь урдаас ингээд нураал баахан хөхөрөө захааны конверт шар конверт ингээд нураад ороод ирсэн. Тэгэл тэр бүх конверт ерөөс задлж үзээгүй байна. Бүгдээрээ дэлхийн цагуурын байгууллагаас ирсэн. Тэр 1 жилийн хугацаанд л ирсэн бичгийг 2 шкаф дүүрэн хадгалсан байна. 1944-өөс 1963 оны үе бол Монгол улс үндэсний цаг уурчиттай болж бас өөрсдөө бүхий л ажлаа мэдж хариуцсан явуулж байсан үе юм а. Нэг ёсондоо Монголын цаг уурын алба жинхэнэ удаараа ажиллаж эхэлсэн байна. Монголчууд ус цаг уурын талаар тодорхой ойлголт мэдлэг мэдээлэлтэй болж өөрийн үндэсний ус цаг уурын албаа монголчууд бие дааж хөгжүүлэх суур энэ үед тавигдсан байна. Энтхийн газяаны өндөр сайхан нуруунууд ойд зүгийн чин болсон ой хөвчийн уулнууд миний шаргана миний өргөн их байгууд өмнө зүгийн ман байгуулсан элсэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан нуруун. Мянгасан 1962 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төвдөнд оржийг ус цагуурын албаныг удирдах газрын даргаар томилсон бөгөөд тэрээр ус цагуур орчны шинжилгээний албаны иж бүрэн тогтолцоог Монгол улсад үүсгэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм а. Төвдөнд орж ихээхэн овсгоо самбаа гарган ажиллаж олон улсын байгууллагаас Монголд бараг анх удаа олон улсын техникийн тусалцааны төслийг хэрэгжүүлж чадсан байдаг. 1964 оноос хойш Монгол орны газар зүй байгалийн бүс бүслүүрүүдийг бүхэлд нь хамарсан дэлхийн нийтээр баримталж байгаа стандартын дагуу ус цагуурын өртөө харуулын сүлжээ байгуулагдаж техник тоног төхөөрөмж багаж хэрэгсэл технологиг нэвтрүүлж байгаль орчны хяналт шинжилгээний ажлыг шинээр зохион байгуулж жилээс жилд өргөжж хөгжлийнхөө оргил үе рүү тэмүүлж байжээ. Иймд Монголын цаг уурын албаны нэрийн хуудас болсон олон шин дэвшил чухам энэ үед л гарсан байдаг. Улаанбаатар хотыг туулгалын үерээ сэргийлгүүднээс 1960 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл туул тэрэлж голын бэлчрээс доош орших харцтайд усны үерийг мэдээлэх радио станц бүхий усны мэдээллийн төр харуул байгуулан ажиллуулж ирсэн юм а. Чухам хөө энэ харуулын мэдээллийг үндэслэн 1966 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатарт болсон их үерээс сэргийлж төв зэнгэлдэх хүрээлэнд явуулж ирсэн ардын хувьсгалын 45 жилийн он баярын ажиллагааг төр завсарлуулах саналыг ус цагуурын албыг удирдах газрын дарга Төвдөнд орж ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Самбуу, Монгол ардын хувьсгалт намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Сайд нарын зөвлөлийн дарга Цэдэн Бал нарт тавьснаар тэд наадмын ажиллагааг төр хойшлуулах шийдвэр гаргаж наадамчдыг тайван тарааж олон хүний амь нас эд материалыг аврахад тус төхөм үзүүлжээ.
1966 оны 8 дугаар сарын 24-нд бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл ус цаг уурын талаар авах арга хэмжээний тухай 304 дугаар тогтоол гаргаж ус цаг уурын албаныг удирдах газрыг 6 нэгж 29 орон тоотой мөн ус цаг уурын хүрээлэнг 6 хэлтэс 70 орон тоотой байгуулахаар тус шийдвэрлсэн байна. За манай ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн анх 1966 онд ус цагуурын эрдэм шинжилгээний хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан. Энэ үеэс хойш салбарын судалгаа шинжилгээний ажлыг манлайлан хийж, энэ судалгааныхаа үр дүн бүхий олон арга технологи, заавар зөвлөмж, нормот төвийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ингэж ажилласан байгаа. Тэгэхээр манай хүрээлэнгийн нэг онцлог бол судалгаа шинжилгээнийхээ ажлыг шууд одоо үйлдвэрлэлд нэвтрүүлдэг ийм онцлог. Энэ уламжлалыг одоо манай хамт олон 60 орчим жил хадгалж ирж байгаа. Ус цаг уурын шинжилгээний хүрээлэн 1966 онд байгуулагдаж, буян тухайд ажиллаж байсан урьдчилан мэдээлэх товчоог 2 хувааж, улс ардын аж ахуй хийгээд нийтийн хэрэгцээний цаг агаарын урьдчилсан мэдээг ус цаг уурын шинжилгээний хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх хэлтэст зохиодог. Буян тухайг зөвхөн иргэний агаарын тээврийн цаг агаарын хангамжийг хариуцсан нислэгийн цаг уурын өртөө болгон өөрчлөн зохион байгуулжээ. 1966 оны 12 дугаар сард Зөвлөлт холбоот улсын баатар доктор профессор Зөвлөлт холбоот улсын ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрын 1-р орлогч дарга Толстиков манай улсад айлчлаа. Дараагаар нь 1967 оны 11-р сард ус цаг уурын сүлжээг өргөдөх, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ салбар нээж хөгжүүлэх зорилгоор албаны дарга доктор Төвдөн Доржийн санаачилгаар Дэлхийн цаг уурын байгууллагын дарга Дэвисийг урьж Монгол улсад айлчлуулан өөрийн орны ус цаг уурын бодит нөхцөл байдлыг танилцуулсны үндсэн дээр Монгол улсын ус цаг уурын албаны системд нэгдсэн үндэсний байгууллагын цуврал төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай фондоос техникийн тусламж авъя. Манайх ийм одоо байдалтай байна гэдгийг тайлбарлаад тийм одоо хүсэлт явуулж ирсэн загтал. Тэр загтал маань бол 67 оны сүүлээр явсан байх хамгийн анхных. Тэгээд 68 онд одоо анх удаа манай Дэлхийн цаг уурын байгууллага ерөнхий нарийн бичгийн дарга хурж ирж засгийн газрын урилгаар хурж ирээд одоо Дэвис хоёр жамд. За 68 онд. Тэгээд бид нар одоо засгийн газрынхаа нэрийн өмнөөс урилга явуулаад тэр хүн ирэх болоод тэгээд бид энд хүлээж авч та анхныхаа техник тусламжийг баримт бичгийг одоо үндсэндээ тэр хүнээр хийлгүүлж байлаа. 1968-аас 1973 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ус цаг уурын албыг хөгжүүлэх, ус цаг уурын сүлжээг өргөдгөх нэгдсэн үндэсний байгууллагын МОН 68-503 төслийг хэрэгжүүлснээр цаг уурын өртөө, хөдөө аж ахуйн цаг уурын харуул, усны харуул 63, метеорит радиолокатораар төхөөрөмжилсөн ареологийн өртөө 2, МПЛ 2 загварын цаг уурын радарын өртөө 1, багаж хэмжил зүүн товчоо 1, машинд тооцоолон хилцгийг тус байгуулсан байна. 1970 онд хиймэл дагуулаас мэдээ авах станц, 1975 онд байгаль орчны бохирдлыг хянах салбарыг тус байгуулсан байна. 68 онд багаж хэмжилсэн төв гэж байгууллагыг байгуулсан. За энэ байгууллагын гол зорилт нь юу гэхээр цаг уурын сүлжээнд ишгэлж байгаа бүх төрлийн багад тоног бүхэржиг шалгаж баталгаажуулах. Өөрийнхөө эталонтой байх, өөрийнхөө эталоныг гадаадын болон төсвийн харьцуулалтанд оруулах, тэр оруулсан дүнгээ орон нутагт эдэлж байгаа багад тоног бүхэржийг дамжуулах. Ийм зорилготой даралт, салхи, чийг, температур, усны урсгалын хурд хэмжих энэ багажуудыг шалгах төхөөрөмжтэй эталонтой, ажлынх нь эталонтой, үндсэн эталон болон ажлын ажиллагалтын багажтай ингэж байгуулсан. Зөвлөлт холбоот улсын засгийн газрын санаачилгаар 1965 онд Москва хотноо социалист орнуудын интеркосмос байгууллагыг үүсгэн байгуулж, уг байгууллагыг сансрын физик, сансрын холбоо, сансрын хүн эмнэлэг, сансрын цаг уур, сансрын биологи гэсэн 5 үндсэн чиглэлээр ажилуулах тухай баримт бичигт зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн тэргүүнээр гарын үсэг зурснаар Монгол улсад сансрын цаг уурын судалгаа эхлэх суурь тавигдсан байна. 1970 онд хиймэл дагуулаас мэдээ хөндөж явах анхны станцыг
байгуулсан. За энэ станц бол хойд дөрвийн одоо 20 градусаас урд дөрвийн хойд дөрвийн 70-аас урд дөрвийн 20 градус хүртэл за тэгээ Владивостокоос Каспийн тэнгис хүртэл ийм өргөн нутгийг ямар ууж үйлчлэлийн мэдээ хүлээж авдаг байсан. 1970 онд хиймэл дагуулаас мэдээ авах станц байгуулан Америкийн хиймэл дагуулуудаас мэдээ хүлээн авч ус цаг уурт ашиглаж эхэлсэн байна. Бүгд наримдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн харьяа ус цаг уурын албыг удирдах газар. Зөвлөлт социалист бүгд наримт холбоот улсын сайд нарын зөвлөлийн дэргэдэх ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрын төлөөлөгчдийн анх дахь уулзалтын 1972 оны 9-р сарын 5-ны өдрийн протоколд 1973-аас 1975 онд аэрологийн дөрвөн өртөөг метеорит радиолокатороор тоноглох, радарын өртөө 1-ийг, урьдчилан мэдээлэх товч 4, агаар ус хөрсний бохирдлыг судлах лаборатори 1-ийг байгуулахад зөвлөлт холбоот улс техникийн туслалцааг зээлийн хөрөнгөд багтаан олгох, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг Монгол томилон ажилуулах, 8 сэдвээр эрдэм шинжилгээний ажил хамтран явуулах, шуурхай мэдээлэл солилцох ажлыг өргөжүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан байна. Шинэ ардаарыг 1978 оны 11 сарын 7-ны өдөр ашиглалтанд оруулсан энд Оросоос 6 одоо групп ирж ингэж ажилласан. Энэ хугацаанд одоо энэ хоёр хүн маань бид хоёрыг бас намайг ялангуяа заалж даалгавар өгч шалгаж тэр хүмүүстэй яаж ажиллаж байгааг сонирхож өөрсдийн биеэр очиж ингэж тэр ажилд оруулсан юм а. Хажууд нь Пүрөвхүү нэм чулуун гэдэг ингээд туршлагатай техникчтэй надад өгч энэ хүмүүс маань одоо бидэнд тэр ардаараар үйлний одоо практик ажил яаж хийдгийг анхалж бидэнд зааж тэгээ дараа нь бид эргээд одоо онлайн уншаад харилцан ингээд зааж ингээд мөрөн уулын ардаар 78 оны 11 сарын 7-ноос за хавар тийш ажиллаж эхэлсэн да. Ус цаг уурын дунд мэргэжилтэд хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 1966 онд Архангай аймгийн хөдөө аж ахуйн техникумд цаг уурын анги нээж 1966 оны 7 дугаар сард ангийн анхны төгсөлтөө хийсэн байдаг. Мөн хугацаанд цаг уурын дээд мэргэжилтнүүдийг дотооддоо сургаж бэлтгэхийн тулд Монгол улсын их сургуульд цаг уурын инженерийн анги байгуулсан нь үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдийн бэлтгэх эхлэл болсон байдаг. 1965 оноос хойш их сургуульд бол шуурж заасан. Тэгээд одоо энэ хаалт чинь цаг уурыг төгссөн бүх оюутнууд бол юу байгаа. Таны шав байх нь тийм ээ? Тийм ээ. Шавнаар. 1967 онд Монгол Улсын их сургуулийн цаг уурын инженерийн ангийн анхны төгсөлт болж урьдчилан мэдээлэх хэлтэст Бата, Мэнд, Цэдэв дулам, Даг мэгмаржав, Чулуун, Цэрэн хорлооноор томилогдсон ирснээр цаг агаарыг урьдчилан мэдээлэх бүх төрлийн үйлчилгээний ажил эрчимтэй өрнөж, залуу инженерүүд ч ажилдаа түргэн дадлагжиж ажиллах болсон байна. За энэ үе цаг уурын албан ямар байв гэхээр 18 улс цаг уурын төвчөөтэй 18 аймаг болгон зарим аймагт нь 2, зарим аймагт нь 1 цаг уурын станц байсан. За зарим аймагт нь хөдөө аж ахуйн харуул байхгүй, зарим аймагт нь бол 4 харуул, 3 харуул, за усны 1-2 харуул ийм байлаа. Ус цаг уурчдын дотроос 1970 онд Жамба Жамц анхны докторийн зэрэг хамгаалж түүний араас олон эрдэмтэд төрж гарсан байдаг. Тэр үеэс хойш өнөөдрийн хүртэл шинжлэх ухааны доктор 1, боловсролын доктор 85 төрөн гарсан нь тус албаны үйл ажиллагаа шинжлэх ухаанд суурилдгийг харуулж байна. Ус цаг уурын хүрээлэнгийн анхны захирал Мегамаржав, Жадамб, Мэжид дорж, Нацаг дорж зэрэг тус албаны сор болсон эрдэмтэд хүрээлэнг удирдах ус цаг уурын судалгааг дэлхийн түвшинд хүргэсэн юм а. 1972 онд инженер Цэрэн Дэлэг зөвлөлт холбоот улсын Антарктид судлалын экспедицэд оролцсон байна. 1973 онд цаг уурч инженер Шагдар Сүрэн, Чулуунбат нар Номхон далай, Энэтхэгийн далайд 1974-өөс 1978 онд явуулсан олон улсын Муулсон 74, Моникс 76, Муулсон 78 хайгуул шинжилгээний ажилд оролцож их газар болон далайн харилцан үйлчлэл, улирлын салхины гормын талаар сонирхолтой судалгааны ажил хийсэн байна. 1978 оноос Энэтхэгийн далай Муссоны судалгааны экспедицэд оролцсон. За энэ төрөнд нь бол Муссон 77 гэдэг экспедицэд
анхны Монголын төлөөлөгч Даваа Самбугийн Чулуунбаатар оролцоод тэгээд 78 79 онуудад намайг хань татаж авч явсан. Хань татаж гэдэг нь Ус цагуурын албаны коллегийн хурал дээр 1977 онд 1977-д оролцож ирчихэд Тайлангаан тавихтаа ганцаараа явах дэмий юм байна. Нэг монгол хүнтэй цуг явж ямаар юм байна гэж асуудал тавьсан байдгийг. Тэгээд тэрэнд коллегийн хурлаар хоёр дахь хүний хэнийг явуулах уу гэж ярилцсан байж л дээ. Тэгээд тэр дорндоос ирсэн Шагдрасран гэдэг хүнийг явуулъя гэж шийдсэн юм байх. Тоолсыг зөвлөлөө тулсан Баатар. Тэдний өрөөнд дэжээс нэг том ус онгоц байдаг байхгүй. Тэр нэгэд Антарктид Арктик руу явдаг зөвлөлтийн цагуурын албанд харьяалагддаг тийм том ус онгоцод байсан. Профессор Зүбөө. Тийм, профессор Зүбөө энэ төр. Тэр онгоцны зураг юу ах нөгөө макет хийгээд тавьсан байсан. Тэрийг хараад одоо би хэлжсээ санаж байна. Гэхдээ энэ чинь манай хүн суугаад явж болдгоо юм уу гэж хэлээд тавьчихгүй. Тэгсэн ч үгүй болдгоо яах вэ? Монголын нөхдүүд хааш энүүгээр явъя гэж штэ гэд тэр дарга нь мэдчихэд нөгөөдөлдөө хэлээд. Тэгэл одоо эхэлж исэн юм байдгийг. Сайд нарын зөвлөлийн 1976 оны 250 дугаар тогтоолоор ус цагуурын албыг удирдах ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж түүнд манай орны хэмжээнд хийгдэх цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, уур амьсгал, гадаргын усны болон хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний ажлыг хариуцуулсан байна. За бид анх хэлцээ байгуулчаад дараагаар нь бол мажиг дарга болсон. Би инженерээр нь. Тэгээ хоёулаа тэр хэлцээг яаж одоо хөл дээр нь усах вэ гэхээр хамгийн түрүүнд бол гарын авалгаа хэлсэн. Ингээл одоо ус хөрс агарын өхөрлөг шинжлэх тэр тал дээр гарын авалгаа. Тэгэл дараа нь дуудлаггүй юу багжийн төвчөн дээр лаборатори байгуул ерөөсөө. Тэгээд ерөнхийдөө дүрм заавруудаа боловсруулж ерөнхийдөө төхнөл дууслаа. Одоо тэгэхээр зэрэг яг шинжилгээнийхээ ажлыг газар дээр нэг их зүйт юм байна гээд. Тэгээ энэ төвчөн дээр ирээд лаборатори байгуулад тэгээд агаар юу дараагаар нь мажиг дараах хэвээрээ агарын бохирлыг хянах инженерээр намайг усны бохирлыг хянах инженерээр болгоныг хөрсний бохирлыг хянах инженерээр нь Батнямыг тэгээд бус нь одоо дулмаа хэн энэ төр гэдээсэн тэднийгээ техникчээр ажиллаудаад тэгээд гадаадас 2 мэрэгчлэлтэн ирсэн. Тэр нэг нь Кэлдэ шууга, нэг нь Таня гэдэг энэ хоёр одоо бусдын сайн танихгүй. Тэгээд тэр хоёр ирээд биднийг бол одоо үнэхээр мэрэгшүүлсэн. Мөн 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүгд наримдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн ус цагуурын албыг удирдах ерөнхий газар Зөвлөлт социалист бүгд наримт холбоот улсын ус цаг уур байгаль орчны хяналтын улсын хорооны хооронд шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан нь хоёр орны ус цаг уур байгаль орчны салбарт явуулах хамтын ажиллагааг шин шатанд гаргасан байна. 77 оны үед Хэдийн соёлын амьсгал өмсгөл дуусны дараа манийг нэг гадчаа дэлхийн цагуурын байгууллагын их хурлд оролцохоор явах болоход Цэдэнбал дарга өөрөө удирдамж өгч ирсэн шүү. Тэрийг одоо би сонсч суусан. Юу гэхээр та нар одоо хятадын төлөөлөгчтэй уулзаа. Цаашдаа хоёр орны хооронд хамтын ажиллагааг сайжруулах ердийн байдалд оруулахын тулд хамгийн нэгдүгээр бид нар цагуурийнхаа мэдээ зөв солилцох. Хэн хэндих хэрэгтэй тэднэрт ч маш хэрэгтэй юм байт юм байна. Тэр талаар ярилцгаж. Тим үүрэг өгчээсэн. Тэгээд бид нар хятадын төлөөлөгчтэй Швейцарт Женевт уулзаж энэ асуудлыг тавьж ярьж байлаа. Бүгд наримт хятадд улсын цаг уурын төв газрын дарга Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхийлөгч профессор Зовжимэн 1988 онд манай улсад айлчилж хоёр талын шууд хамтын ажиллагааг тогтмолжуулах Дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд хувь нэмэр оруулах үүднээс Монгол хятадын цаг уурчид Төв Азийн ур амьсгалын өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээний ажлыг хамтран явуулахаар тогтсон байна. Ийхүү ус цаг уурын албаны хөгжлийн 3 дахь 20 жилд Монгол улсад ус цаг уур орчны шинжилгээний ээж бүрэн тогтолцоо бүрэлдэн хөгжсөн билээ.
4 дахь 20 жил буюу 1984-өөс 2003 оны хоорондох 20 жилд Монголын ус цагуур орчны шинжилгээний албаны шинэ нөхцөл дасан зохицох боломжтой үе тохиож байлаа. Дэлхийн цагуурын байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамар хиймэл дагуулаас тоо мэдээл хүлээн авах шинэ төхөөрөмжийг 1985 онд суурилуулж ажиллуулсан нь манай орны сансрын цагуур зайнаас тандан судалгааны хөгжилд нэг чухал шинэ үе шат болсон билээ. 1987 онд цагуурын хиймэл дагуулаас тоо мэдээ авах тийм том ажилдаа тулсан олон улсын сая 700 мянган долларын төсөл хэрэгжүүлэх тийм хариуцлагатай үргийг манай удирдлага нь авдагсан. За тэгээд тэнд бид нар яаж ажилласан гэхээр бид нар телевиз ангид байхгүй бүх инструкц бүх юм англи дээр байсан. Тэгээд манай залуучууд одоо энийг сурч эзэмшээд энэ технологи эзэмшээд социалист орнуудын хэмжээнд хамгийн түрүүнд энэ технологиг цагуурын систем нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр тэр үед тооцоолон бодох техник чадлаар ярих юм бол зааны секундэд нэг хагас үйлдэл нэг үйлдэл за нэг 4-5 үйлдэл хийдэг тийм одоо техниктэй байжээ. За тэгээд дараа нь тооцоолон бодох техник шилжин энэ болоо тэгээд явсаар байж бидний тухайн үедээ бас 3 дугаар үеийн одоо ES-1022 гэсэн юм машин аваад 29 машин өгсөн байхаар нь дэлхийн цагуурын байгууллага даргацаар байгаад 22 болгоод санах байгууламжийг яхан нэмээд ингээд авчихсан. Тэг чи одоо яг 80 мянган үйлдэл техниктэй боллоо гэж ингээд одоо иржсэн. 1991-1993 онуудад хиймэл дагуулын 1 км-ийн ялгах чадвартай мэдээлэл цуглуулахад хамтран ажиллах тухай Америк нэгдсэн улсын агаарын нислэг сансрын удмыг шинжилэн судлах үндэсний газар Монгол улсын зайнаас тандан судлах төвийн хооронд байгуулсан харилцан ойлголцох санамж бичиг гэрээний дагуу мэдээлэл тооцооллын төвд хиймэл дагуулаас нэгийг харьцах 1 км ялгах чадвартай тоо мэдээлэл хүлээн авах боловсруулах тообс системийг суурилуулан ашигласан нь тус салбарын түүхэнд бас нэгэн шинэ үеийг авч иржээ. За их үед мэдээж тэр мэдээллийг хадгалах тоног төхөөрөмжийн хүртээмжгүй байдлаас болоод бид нар тэр үеийн тоо мэдээллийн архив болвол дутмаг байсан баг. За сүүлд бид нар систем маань улам сайжирсан. За NASA-гийн тусламжтайгаар биднэрт PC based ийм хүлээн авах систем суурилуулад за тэрэн дээр бол тоо мэдээллийн архив болвол бүрэн утгаараа архивлагдаж эхэлжсэн. 1984 оны 1-р сарын 1-нд агро цагуурын анхны станцыг Дархан хотод байгуулж, тус оны 7-р сарын 1-нд Улаанбуудайн ургацын прогнозыг математик загварчлалаар зохиож эхэлсэн юм. За нэг хэсэг нь бол энэ хөдөө аж ахуйн цагуурын 10 хоногийн дундаж мэдээллийг боловсруулах ажил байсан. За бид яг тэр хөдөө аж ахуйн цагуурын 10 хоногийн мэдээллийг автоматжуулах ажлыг одоо өөрийн дагуу оногдож тэрийг хийж эхэлсэн байна. За өмнө нь бол яг энэ мэдээллийг станц харуулуудаас тусгай кодоор аваад гараар тайлаад боловсруулдаг байсан. За тэгээд тооцоолон бүлэгтэн нэгдсэн учраас програмчлалын боломж нэгдсэн учраас 79-80 оны үеэр тэгээд агаар дундаж мэдээллийг одоо холбоогоор хүлээж аваад техник хадгалуурт оруулаад компьютерт боловсруулад үр дүнгийн гаргах тийм ажил хийгдэж гисэн. Загварчлал орж ирээд ингээд яваад хийхэд манай дээр нэг бэрхшээл орж идэг байсан нь тэр загварт хэрэглэх одоо ихтгэл зүйр үзүүлэлтүүдийг тодорхойлох үндсэн баримт өгөгдүүнүүд жаахан дутдээ. Тийм бэрхшээлтэй байсан. Тэрнийг харгалзаж үзээд сүүлийн үед ажиглалт хэмжээлийн технологид болон хөтөлбөртөө бид нар энэ ямар нэгэн байдлаар нүдэн баримжааны ажиглалтаас илүү хэмжээлийн үр дүнгуудыг тусгах, бүрдүүлэх тэр чиглэлийг барьж явсан юм байна. Мөн 1996 онд агро цагуурын станцыг хар хоринд байгуулж хөдөө аж ахуйн уур амьсгалын нөөцийг илрүүлэн тогтоох, төрөл бүрийн прогнозын арга боловсруулах зэрэг агро цагуурын судалгааг тусгай хөтөлбөрийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар хийж эхэлсэн байна. Манай хөдөө аж ахуйн цагуурын шинжилгээний ажил бол анх
Сэлэнг аймгийн цэлтрийн сангийн аж ахуйд анхны хөдөөж цагуурын харуул байгуулагдсан цагаас эхлэн жилдвэл тэр үед бол нэг 20 станц харуул байгуулах төлөвлөгөөтэйгээр урагшилсаар сүлжээ бол нэлээд өргөжин тэлсэн байгаа юм аа. 1985 онд хөдөө аж ахуйн урамсгалын нөөц ном, 1987 онд Монгол орны хөрсний чигшлийн лавлах, 1989 онд Монгол орны мал аж ахуйн цагуурын товч лавлах, 1996 онд хөдөө аж ахуйн урамсгалын нөөцийн лавлах зэрэг ном тохиомл олон арван зөвлөмж гаргасан байдаг. Бид нарыг бол Монгол улс мал аж ахуйн орн байжгаад мал аж ахуйн орноос одоо үндсэндээ газар тариалангийн орн гэдэг статустай болох энэ чиглэл бол тавигдж ирсэн энэ үед бол яагаад тийм зорилт тавьсан байна вэ гэхээр зэрэг тариалангийн үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх тэгээд тариалангийн үйлдвэрлэл цаг агаарын мэдээ яаж нөлөөлдөг вэ гэдгийг зайлшгүй судлаж ургацыг өөрөөр хэлбэл ариун их ургац авахыг одоо эрмэлзэж байсан тэр үе учраас биднийг бол олноор нь бэлтгээд тэгээд биднийг яг төгсөөд ирэхэд бид нар 79 онд Одессын ус цагуурын дэд сургуульд яваад 84 онд төгсөж ирж байгаа юм. Тэгэхэд 83 оны 12 дугаар сард нь Дархан хотод агар цагуурын станцыг анхны байгуулсан. Тэгэхээр тухайн үедээ эндээс юу харагдаад байна вэ гэхээр бодлого нь хүнээ бэлтгэжсэн энэ байдлууд нь бол харилцан үйл датагаар бол хийгдчихсэн байна гэдэг нь бол эндээс харагдаад байгаа юм. Хөдөө аж ахуйн цагуурын ажиглалтын хүрээ өргөжин орчин зүйн судалгааны чиглэлээр 2002 оноос эхлэн бэлчээрийн талхлагдалт, бэлчээрийн болон таримал ургамлын өвчин, хордны ажиглалт хийж, өвөл болон хаврын улирлын бэлчээрийн дааз багтаамжийг нийт нутгийн хэмжээнд тооцоолон гаргаж ирсэн юм. Одоо зэлтэр дээр үүсчихсэн анхны харуул маань одоо явсаар байгаад ус цагуурын улсын сүлжээнд ирэх хамгийн том одоо сүлжээ болоод байна. Энэ юу гэхээр одоо бэлчээрийн төлөв байдлын судалгаа мониторингийг бол жил бүхэн 8 дугаар сарын дунд 10 хоногт орон даяар багийн төвшөнд хийж байна. Өөрөөр хэлбэл 1520 одоо судалгааны талбарт хийж байна. Энээс том сүлжээ бол одоохондоо манай албанд одоогоор байхгүй байгаа. $1984 оны 7 дугаар сарын 4-нд агаар мандлын дээд давхаргыг судлах Монгол зөвлөлтийн хамтарсан цагуурын пуужинт станцыг Сайншинд хотод байгуулж ашиглалтанд орууллаа. Энэ өртөөнөөс 1984 оны 4 дугаар сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл олон улсын геофизикийн өдөр лав гараг бүрт буюу нийт 319 удаа пуужин хөргөж мэдээ сэлтэд нь анхан шатны боловсруулалт хийсэн байдаг. 1984-өөс 1985 онд механик телетайпийн дараагийн үе болох F1100, F1200, F2013 зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн F75 маягийн электрон телетайпийн аппаратыг төв орон нутгийн холбооны зангилгаатад тавьж хуучныг нь бүрэн сольсон бөгөөд энэ мэдээ дамжуулалтын хурдыг 75-аас 200 бод хүртэл нэмэх боломжтой болгосны дээр ажлын байрны дуу чимээг үлэмж багасгаж ажиллах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой байлаа. Одоо нэмзурангой ярьсан тэр Морзын системээс телетайпийн систем рүү одоо ингээд хэвлэлтийн систем рүү орцсон. Нэг 20 гаруй хүн бүх ажлыг тэр мэдээ сэлтийг цуглуулдаг ийм хүчтэй холбоо байсан. Тэгээд намайг ажиллах 20 жилийн хугацаанд би 92 он хүртэл ажилласан гэхээр энэ тоног төхөөрөмжүүд бол хөгжсөн. Мэдээ хүлээж авах нэвтрүүлэх хурдыг 200 дахин нэмэгдүүлсэн. Тэгээд 92 онд энэ холбооны сувгаар орж ирж байгаа бүх мэдээг тооцоолон бодох машинд холбох ажлыг хийж дуусгаад тэгээд инженерүүд тооцоолонгийн инженерүүд энэ ажлыг цааш нь авч яваад өнөөдөр бүрэн автоматсан Монголдо ер нь хамгийн анхны одоо тоон бодох системд шилжсэн байгууллага бол манай ус цагуурын албан гэж би өөр баттай мэддэг. 1982 оноос 1990 оны хооронд бол үндсэндээ бүх аймгийн төвүүдийг цагуурын холбооны үндэсний салбаруудтай болгож энэ салбаруудыг холбооны шугамар холбож нийтдээ аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой мэдээ чөлөөтэй солилцох техникийн нөхцлөөр хангасан байсан. Ус цагуурын салбарт компьютер болон түүний сүлжээ эрчимтэй нэвтэрсний дүнд
Уур амьсгалын төдийгүй таримл болон бэлчээрийн ургамал, хөрсний чийгшил, нарны цацраг, орчих мандлын салхи, ааруулаг, борооны иржимшил, гадаргын усны мэдээллийн компьютерийн төрөлжсөн сангуудыг тус байгуулсан байна. За өнөөдрийн байдлаар Монголын Улс цагуурын байгууллагад одоо төрийн архивд манай одоо цагуурын алтан дээж болох одоо цагуурын анхан шатны ажиглалтын хэмжилтийн мэдээнүүд маань 1936 оноос хойш өнөөдрийг хүртэлх мэдээнүүд маань цаасан болон захин хэлбэрээр бид нэр авч хадгалж өдөр одоо баяжилт хийгээд ингэ явж байна. За тэгээ энэ мэдээлэлээр манай архив мэдээллийн сангийн хилцсэн үндсэндээ бол манай уур амьсгалын хилцсийн нэг хэсэг хойч бол манай уур амьсгалын хилцэд байсан мэдээллийн сангийн хэсэг гэж байдгийг бол агентлаг руу тухайн үед одоо 20 жилийн өмнө шилжүүлэн авч архив мэдээллийн сангийн хилцээг агентлагт байгуулсан байдаг. Ингээ манай уур амьсгалын хилцээ маань суур үндэс болсон энэ нэг хэсэг болсон мэдээллийн санг бол бид нар нөхөн бүрдүүлэлтийг хийгээд хэрэглэгч ард иргэдэд бол мэдээллийн үйлчлэгийг үзүүлж байна. Энэ уур амьсгалын мэдээллийн сан уур амьсгалын автоматжуулсан боловсрол гэдгийг анх хамт олонтойгоо хамт гардан зохион байгуулж, парга хангамжийг зохиож, боловсруулж, туршиж, үйлдвэрлэж, нэвтрүүлж байл. Оросын холбооны улсын бүх Оросын ус цагуурын эрдэм шинжилгээний институт дэлхийн мэдээллийн төвөөс цагуурын мэдээлэл боловсруулалтын персон мис програм хангамжийг 1994 онд худалдан авч өөрийн нөхцөл тохируулан зөвшөөрүүлж 1995 оноос горимын мэдээлэл боловсруулалтын компьютерт суурилсан систем үүсгэжээ. Персон мис гэж энэ цагуурын мэдээллийн автоматжуулсан боловсруулалтын программыг Windows-ийн ортод шилжүүлэх энэ улсын хэмжээнд цагуурын бүр сүлжээнд шилжүүлэх энэ ажлыг бол манай хэлцийнхэн бол хийсэн секторийнхан энийг бол Оросын холбооны улс руу яваад аймагуудын бүх цагуурын инженерүүд манай ахлах инженер алтан цэцэгтээр авч яваад тэгээ энийг судалж ирээд тэгээ энэнийхээ үндсэн дээр энийг Windows-ийн ортод шилжүүлсэн. Үүнийг Кликом системтэй холбоон технологиг улам сайжруулсны үндсэн дээр 1999 оноос улсын хэмжээгээр уур амьсгалын мэдээлэл боловсруулалтын систем болгон нэвтрүүлснээс төв орон нутгийн хооронд зөвхөн шуудан солилцооны зардлыг 60%-аар хэмнэх, уур амьсгалын мэдээллээр нийтийн эрэлт хэрэгцээг шуурхай хангах боломж нээгдсэн байна. Ус цагуурын албаны төв орон нутгийн урьдчилан мэдээлэл салбаруудын синоптикийн ажлын байрыг автоматжуулах ажлыг 1997 оны 7 дугаар сараас үе шаттай хэрэгжүүлсний дүнд 2000 оноос цаасгүй технологи шилжсэн байна. 40 хэдэн оноос эхлүүлээд үндсэндээ за 1980-аад он хүртэл хэм үү одоо анхны тооцоолох машин тавих үе хүртэл. За тэгээд өндөр хүчин чадалтай тооцоолох техник ороод ирсэн 2010-ад оны үе хоёрын хооронд урьдчилсан мэдээ зохиож байгаа арга технологи гэдэг чинь байнга сайжраад улам наривчлагдж яваад байгаа учраас тэр хуучны одоо хуурдаг үе бол одоо үндсэндээ байхгүй болсон доо. Хоногт 20 гаруй цаг агарын зураг гараар зурж боловсруулад орон нутгийн урьдчилан мэдээлэх төв, нислэгийн цагуурын төвд факс мэйлээр нэвтрүүлдэг байсан технологиг компьютерт шилжүүлснээр зөвхөн цахилгаан химийн цаас болон зургийн цааснаас жилдээ 43 сая төгрөг. Тоног төхөөрөмжийн өртөг цахилгааны зардлыг оролцуулан тооцвол жил бүр 70 саяас доошгүй төгрөгийн хэмнэлт гарч энэ ажлын дүнд 42 ажлын байрны 182 ажилтны хортой нөхцөлийг бүр мөсөн арилгасан байна. За тэгэд энэ үед бүх юм бол цөмөр гараар хийгддэг. Энэ газрын зураг, энэ өндрийн зураг эдгээр чинь бол цөмөр ингэ гараараа зурдаг юм байсан юм байна. За тэр үед одоо бид нар урт хугацааны урьдчилсан мэдээ гаргадаг инженерүүд бол 5 км-ийн өндөрийнхөө зургийг зураад ашигладаг. Богино хугацаанд урьдчилсан мэдээ гаргадаг инженерүүд нь болохоор 3 км-ийн өндөртөх зураг зураад ингээд ашигладаг нэг ийм л үе. Биднэрт ямар ч прогноз зураг, ямар ч тийм
олигтой тоосооны арга марга гэж ерөөс юм байдгүй юм биш. За орон нутагт бол ер нь 80-аад онд бүх аймагуд урьдчилан мэдээлэл гүрвтэй болсон. Яагаад гэвэл зэрэг 1980 онд 103 аймагт маш цагаарын онц аюултай үзэгдэл болоод олон хүний амнаас эрсдэж олон зуун мянган эд хөрөнгийн хохирол учирсан. За цагуурын төвхөн Сүнжидмаа гэсэн нэртэй тийм аюултай үзэгдэл болсныг манай сенатор мэдж байгаа тийм. Тэрний дараагаар тухайн үеийн Монгол Ордын хувьсгал намын төв хорооны тогтоол гараад бүх аймаг орон нутагт одоо өөрийн орон нутагт таарсан урьдчилан мэдээлэх цагаарын мэдээг гаргаж явах шаардлагатай юм байна гэдэг үүднээс аймаг болгонд одоо урьдчилан мэдээлэх групп байгуулж байна. Цагаарын сарын урьдчилсан мэдээг 1987 оноос, улирлын урьдчилсан мэдээг 1989 оноос орон нутгийн үр амьсгалын загвараар туршилтын журмаар гаргаж эхэлсэн боловч эдгээр нь учир дутагдaltaй байсан тул 1995 онд нарны аймагуудын гаригуудын хөдөлгөөнийг тооцсон эрхэс бүлэг төсөөлийн загвар, 1998 оноос агаар мандал далайн харилцан үйлчлэлийг тооцсон статистик загварыг хэрэглэн дулааны улирлын урьдчилсан мэдээг 3 дугаар сард, өвлийн улирлын урьдчилсан мэдээг 8 дугаар сарын дундуур зохион гаргаж төр засгийн шийдвэр гаргах төвшөнд хүргэн үйлчилдэг болсон байна. Тэгээд 1973 оны 5 сараас удаан хугацааны хилтэс ажилласан. Тэгэхэд бол ер нь 60-аад оноос л энэ 2 хоног үеийн энэ удаан хугацааны мэдээг бол тэр үеэс л ихэж зохиож ажиллаж ирсэн байлээ. Хамгийн анх бид нар чинь 2 хоног буюу үеийн мэдээ гэдэг ийм мэдээг синоптикийн аргаар гаргадаг байлаа. Тэгээд 2 хоногийн прогнозыг өнөөдөр харин цагаас маргааш харин цаг хүртэл багийн хугацааны инженерүүд гаргасан байхад өргөжлүүлээд бид нар 2 хоногийнхаа прогнозыг өдөр болгон гаргаж бичдэг байсан. Баруун төв зүүн өмнө зүг ингээд 4 нутгаараа Хаврын тариалалд явуулах хөрс цагуурын нөхцөлийг 1997 оноос урьдчилан тооцоолж, хөдөө аж ахуйн эрдэмтдтэй хамтран хаврын тариалалд явуулах агро зөвлөмж боловсруулан үйлчилж эхэлсэн зэрэг нь үйлдвэрлэлийг ялангуяа мал аж ахуй, газар тариаланг, шинжлэх ухааны үндэслэлтэд төлөвлөх, зохион явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. 1986 оны 7 дугаар сард бүгд наримдах Монгол Ард улсын ус цагуурын албыг удирдах ерөнхий газрын дарга Мегмар Жав Дэлхийн цагуурын байгууллагын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 1986 оны 8 дугаар сард Дэлхийн цагуурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга профессор Обаси засгийн газрын урилгаар манай улсад айлчилж бүгд наримдах Монгол Ард улс Дэлхийн цагуурын байгууллагын хамтын ажиллагаа хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ. 2002 онд одоо албан ёсоор одоо төрийн захиргаа хамтын ажиллагааны хэлцгэж байгуулад тэр орон тооны одоо албан ёсны хэлцээний дарга нь болоод ажилласан. Яг тэр үеэс хойш яг агентлаг дотор шилжиж ирээд одоо агентлагийн ажилтан маягт ажиллаж ирсэн. Солонгос улстай маш их хамтарч ажилласан тэр үед. За тэр сүүл тэр цогточор даргыг байх үед хамгийн том төсөл орж ирсэн. Энэ бүр 18 аймгийн цагуурын станцыг автоматжуулах гэдэг. Тэгээд тэр үед чинь Солонгосын цагуурын газрын дарга нь бас яг нэг мэрэгжлийн бус хүн байсан юм шиг байна. Тэгээд тэр хүн ерөөсөө ямар л асуулт тавина маш их тааламжтай хүлээж авдаг. Тэгээд нэг тийм тэгээд цогточор дарга чинь бид галцаагүй бидэд явал бүр гэр мөртэй авчиад их найз нөхөд болоод тэгээд тэр их том төсөл тэр үед хэрэгжижсэн. Манай цагуурын байгууллагын дарга өөрөө Монголын дэлхийн цагуурын байгууллагын суурин төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. За манай амра тэр үед яг суурин төлөөлөгчийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоон дээр бүр ажилладаг байлаа. Яг тэр даргын туслах үг гэдэг. Тэгээд тийм орон тооны ажлыг хийдэг. Яг дэлхийн цагуурын байгууллагатайгаа тэгэхээр ер нь манай гадаад харилцаа бол ялангуяа энэ агентлагийн даргын бас дэлхийн цагуурын байгууллагын төлөөлөгчийн хувьд нөгөө гадаад бодлогоо яаж тогтоож авч явах уу, энийг яаж хөргөжүүлэх үү гэдэгт нэлээд ажиллахад санаачлаг гаргах их чухал байдаг гэж ойлгосон. Хоёрдугаарт болохоор гадаад харилцааны хэлтс дээр хоёр талын хамтын ажиллагааг нэлээд хөргөжүүлсэн жилүүд байсан. За хоёр талын хамтын ажиллагааныхаа хүрээнд хөрөнгө оруулалт буюу саяын тэр тайлбарын суурийг тавьсан автоматжуулалтын асуудлаар бол томоохон гэрээнүүд байгуулагдсан анх эднотаар хэллээ. Яг тэр үед би бас хамтын ажиллагаанд ажиллаж ирсэн даа байх тийм. Анхны төслөөр бид нэр 2.1
2 сая долларын анхны автоматжуулалтын төслийг Солонгостой байгуулад 2 аймгаа иж хүрэн хийж гисэн. Энэ жил сая төлжсрүүгээ дээр 2 дахь үеийн яваад дахиад 2 бүтээн аймаг хийж байна. Нэмэх нь үр хангатай аэрлогийнхаа станцыг Солонгосын хамт ажиллагааны төслийнхөө хүрээнд хийгдэж байгаа. 1988 оны 7 дугаар сард зориудаар бороо оруулах, мөндөр задлах анхны туршилт шинжилгээний ажлыг хийсэн байна. Байгаль орчныг хамгаалах яам, зөвлөлт холбоот улсын улс цагуур орчны хяналтын улсын хорооны төлөөлөгчдийн 1989 оны 13 дугаар уулзалтын протоколоор Монгол орны үүлний бичил бүтцийн судалгаа хийх 2 талын хамтарсан хайгуул хийхээр шийдвэрлсэн нь манай оронд цаг агаар зориудаар нөлөөлөх ажлын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон билээ. Тэр яг энэ цагаар зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны анхны саналыг гаргаад ингээд одоо ардын хурал засгийн газарт хөөцөлтөд явсан хүн бол харин сум сангийн аж ахуйн дарга байсан авиат механик болох цэрнэ гэж юм. Бордор гэж алдарсан. Тэр хүн бол 76 77 88 онууд одоо хөөцөлтөд шаттад очиж судалж байсан байгаа. Орсын холбооны улсад очиж судалсан. Тэр яагаад судлаад байсан бэхээр Харууны сангийн аж ахуйд услаатай 4000 газар байтай. Услаатай талбайны зардлууд их өндөр гардаг. Хоёрдугаарны хавхаар нэг авах юм бол урагцсан дунджаар гаа 20 цент 20-22 центнер угсаа авдаг байсан байна. Тэгээд тэнцэнээс 3 сангийн авчирсан баггүй хар хоёрныг дархны хонгорыг сэлэнгийн ингэт толгоогоор. Тэгээд энэ гурвыг авчирсахад процессын ингээд судалсан чинь хамгийн олон их цогцолсон хар хоёрон байсан учраас хар хоёрныг авсан ийм төвхтэй юм. За энэ ажилд бол оролцож байсан улсууд одоо нисчээс суун зоригт байна. Сүмбаатар аюун гэрлэгээд энэ хүн одоо сонгосоор нисч үеийн судалгаа хийж байсан. Бадамд бас хоёр орон ниссэн тийм ээ. Бадамд явж байсан, би явж байсан. Одоо тэгээд тэнд бол одоо тэгж ажиллаж байсан. 2006 онд болохоор засгийн газрын хөтөлбөр авахгүй юу? Одоо жишээлбэл энэ үл орнгоос тодорхой хэмжээний санал одоо марчтаас гарсан саналын дагуу. За энэ дагуу бид нар 3 хэсэгт зөвлөлээд говийн 3 аймагт гарч ирсэн. За тэрнээс хойш бол одоо жишээлбэл цагаар зөвлөд хөтөлбөр гэж бодлогдсон. За тэрний дараа бол манайх шиг хэлсэн болсон. Ухрын шимээ болоод одоо энэ цагаар орчны шилжээнээс бүгд үтэг хэлсэн байлаа. Хэлцийн дараа нь Чулуунбаатар байсан. 1987 оны 12 дугаар сарын 9-нд бүгд наримдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1987 оны 347 дугаар тогтоолоор ус цагуурын албаны боловсон хүчин хяналт шинжилгээний сүлжээ техникийн баазыг түшиглүүлэн байгаль орчныг хамгаалах яамыг байгуулж сайдаар нь Мавлит нэгдүгээр орлогч сайд бөгөөд дэлхийн цагуурын байгууллагын төлөөлөгчөөр доктор Мегмар Жавыг тус томилжээ. Хоёрын одоо байгаль орчны хяналт шинжилгээний салбарт ажиллаж байсан бидэнд юу мэдрэгдсэн бэхлээр энэ одоо байгаль орчны хяналт гэдэг юм байхгүй болохгүй болж байна. Бид чинь бол зөвхөн агаар ус хөрсний температур хурдан тус гээд за Монголын ус цагуурын албач бас бус орны албаг болоход бас тийм их сонин бүтцтэй албаш шүү дээ. Одоо яг зөвлөлтийг дуурайгаад цагуураа усаа аваад тэгээ дээр нь бас орчинд бохирдлын юм бас. Тий. Бусад оронд бол тэр болгоно иж бараг 3 тустай цагуур тустай ус тустай за тэгээ бас бохирдлын тустай том албал явцсан байдаг шээ дээ. Тэгэхээр ийм юм байх ёстой юм байна гэд манайх чин одоо өөрийнхөө бүтц дотор орон тооноос одоо илүүчилж байгаад байгаль орчны хяналтын одоо хэлтс гэж байгуулад байгаль орчны экспертизийн гэж. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэхээр тухайн том төслүүдийг эхлүүлчихэд гинтх нь одоо болохоос энэ төсөл болохгүй юм байна. Усны усгал тэгж нөлөөлж байна. Энд ийм одоо тэгж сүйтгэхээр юм байна гэдэг юмыг төсөл хэрэгжээд эхэлсэн хойно биш урьдчилаад төслийг хэрэгжүүлэхээс өмнө дүн шинжилгээ хийдэг юм болгоод ийм эксперт хэлц гэж хоёрыг цагуурын албаны бүрэлдэхүүнд байгуулж гисэн байхгүй. Тэгчгээд зүгээр байхгүй аваачаад яам байгуулъя гэж санаачлаг гаргаад одоо товароо засгийн газарт өгсөн байжсэн чинь гинтхэн л одоо 87 онд харж авдаар хой болохоо байлаа хүрээд ирээрээ гэж тусгаар ирсэн чинь манай цагуурын албыг татан буулгаад Оймод Жилдүрийн яамыг татан буулгаад одоо байгаль хамгаалах яам гэж байгуулад энд ороод ирчихсэн. Томжигсэн сайд ирсэн сууж идэг. 1996 оны 9-р сард Улсын их хурлын 40-р тогтоолоор ус цагуур орчны шинжилгээний газар байгуулж засгийн газрын хуралдаанаар
бат жаргалыг тус газрын даргаар томилжээ. 4 дахь 20 жилд Монгол улсад улс төр нийгэм эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж улс цагуур орчны шинжилгээний үйл ажиллагаанд зарим талаар нөлөө үзүүлж байсан юм а. 1990 оноос Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцааны шинэ тогтолцоонд шилжих үеийн улс цагуур орчны шинжилгээ мэдээллийн албаны тогтолцоо шинэ нөхцөлд дасан зохицож ажиллах болжээ. Өнгөрсөн одоо төвхий хугацаанд хамт олонтойгоо хамтраад хийж бүтээсэн зүйлээ харахад эргэж одоо харахад сайхан байна. Тэгээд өнөөдөр Монголын улс цагуурын алба 1893 хүнтэй 25 харьяа байгууллагатай автомат станцын тоогод өнөөдөр 210 гаруй автомат станц суурилагдсан. За дэлхийн цагуурын байгууллагын одоо хэмжээнд ингээд авч үзэх юм бол ер нь дундаж төвшөнд одоо хүрч байгаа ийм одоо мэрэгжлийн алба одоо хөгжиж чадсандаа баяртай байна. Одоогоос 60 жилийн тэртет энэ ертөнцийн хамгийн хөгжилтэй гэдэж байсан орнуудын нэгэн адил манай албаны холбоо мэдээллийн үйл ажиллагаанд зөвхөн Морзын холбоо зөнгөлж байсан бол эдүгээ сансрын холбоогоор өндөр хурдтай тоон болон зурган мэдээлэл солилцоо зогсохгүй. Түүний тусламжтайгаар их дэлхийг алган дээр нь тавиад өнгөрүүлэх мэт цаг агаарын байгалийн элдв үзэгдлийг харж чаддаг болжээ. Түүнчлэн байгаль орчны мэдээллийн санг мэдээлэл технологийн ололтыг ашиглан мэдээллийн сангийн хэрэглээг хөгжүүлж, мэдээ бүрдүүлэгч байгууллагуудтай хамтран мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэн баяжуулах замаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системийн төвшөнд хүрэхээр ажиллах болно. ертөнцийн хүмүүс хэл яриа, зүс царай, өв соёл өөрч гэлээ. Бид нэг дэлхийтэй учраас их дэлхийг хамгаалах, цаг агаар, уур амьсгалыг шинжилэн судлах зорилго дор нэгддэг. Монгол орны гадаргын усны ажиглалт судалгаа шинжилгээний ажил дэлхий болон Монголын уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд хүний үйл ажиллагааны нөлөө эрс ихсэж байгаатай уялдуулан агаар мандал, газрын гадарга, газар доорх усны физик, хим ба биологийн үзэгдэл процессыг нэгдмэлээр шинжилэн судлах, хянах, ирээдүйн хөвсөл өөрчлөлтийн чиг хандлагыг тогтоох, усны үндсэн ба шуурхай мэдээллийн санг нийгэм эдийн засгийн бүх салбарт үр бүтээлтэй ашиглуулах талаар ихээхэн анхаарч ирсэн юм а. Монгол орны гол мөрөн нуур цөөрөн, усан сан, хур цас, мөстөл, мөсөн голны усны горим, нөөц, чанар, бохирдол, усны ургамал амьтны төлөв байдлын өөрчлөлтөнд байнгын ажиглал шинжилгээ явуулж, усны гамшигаас ард иргэдийг урьдчилан сэргийлэх, усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах талаар шийдвэр гаргагчдыг оновчтой мэдээллээр түргэн шуурга хангах, улс судлалын сүлжээг боловсронгуй болгох өргөжүүлэх нь бидний өмнө тавьж байгаа гол зорилтууд юм а. Материал боловсруулах тасаг нэртэйгээр үйл ажиллагааг эхлүүлж байсан уур амьсгалын шинжилгээний салбар цаг уурын сүлжээ өргөжих хэрээр уур амьсгалын их цуваа жилээс жилд уртсаж судалгаа хийх боломж нэмэгдэж байна. 2024 оны байдлаар Монгол орны өнцөг булан бүрт цаг уурын 138 өртөө 180 цаг уурын харуул ажиллаж, эдгээр өртөө харуулын 58.3% нь цаг уурын автомат станцаар тоноглогдсон ажиллаж байна. Мэргэжлийн чадварлаг, уур амьсгалын хэсгийн инженер техникчид нь тогтсон арга зүй технологийн дагуу анхан шатны уур амьсгалын боловсруулалт, эрдэмтэн докторууд, залуу судлаачид маань дэлхийн төвшөнд үнэлэгдэх судалгаа шинжилгээний ажлыг хийн гүйцэтгэж байна. Монголын хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалт судалгаа шинжилгээний ажил 90 гаруй жилийн түүхэн хугацаанд улс орны хэрэгцээ шаардлага, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт нийцүүлэн ажлын хөтөлбөр арга зүйг байнга шинжилэн өргөжүүлж ирлээ. Тус салбарын ажлын үр дүн болох ган зуншлаг, засцуудын үнэлгээ, бэлчээрийн даацын дүн мэдээ, бэлчээрийн төлөв байдлын тайлан, зуудын эрсдлийн зураг зэрэг бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шууд ашиглагдаж, менежмент хийх суурь мэдээлэл болж байна. Нэгэнт цаг агаарын процесс үзэгдэлд хэл хязгаар байдгүй учраас цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлээс нийгэм иргэдээ сэрэмжлүүлэн хамгаалах асуудал олон улсын нэг тамтын ажиллагааг шаарддаг онцлогтой. Өнөөдрийн байдлаар байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээ нь байгаль орчны шинжилгээний 22 лаборатори, агаарын чанарын 39 харуул,
нийслэлийн засаг даргын хамгийн газрын харьяанд байдаг агаарын чанарын харуул 6. Улсын хэмжээнд агаарын чанарыг хянах нийт 45, гадаргын усны 193 цэг, хаягдал бохир усны 25 цэг, хүчлэг хур дундасны 2 харуул, цасргийн төвшний хэмжилтийн 37 цэг, тундас тоосон цэргийн 25, хөрсний бохирдлын 400 гаруй цэг, цөлжилтийн ажиглалтын 1500 цэгээс батлагдсан хөтөлбөрийн дагуу тогтоосон цэгт ажиглалт шинжилгээний ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. Бид дэлхийн цаг уурын байгууллагаас баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, хэрэгжилтийг хангах, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Монголын цаг уурын албанаас гаргаж байгаа мэдээллийг янз бүрийн салбарт үр бүтээлтэй ашиглаж байгааг бид харсаар байгаа. Цаг агаарыг үрчлэн мэдээлэх үйл ажиллагаанд судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр бий болсон шинэ аргууд, сүүлийн үеийн технологийн дэвшлүүд, суперкомпьютерийн технологи амжилттай нэвтрүүлсэн үр дүнд цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээний таарц сайжирч, ихээхэн газар нутгийг хамгаалсан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийг 24-өөс 72 цагийн өмнөөс урьдчилан илрүүлэх боломжтой болсон юм а. 2011 оноос Монголын цаг уур амьсгалын прогноз, цаг агаарын урт богино хугацааны прогноз гаргахдаа 1 секундэд 6.5 их найд үйлдэл хийх хүчин чадалтай Америкийн нэгдсэн улсын Cray компанид үйлдвэрлэсэн суперкомпьютерийн технологи нэвтрүүлсэн нь агаар мандлын цагууруудын бодолтын асар их тоо мэдээллийг богино хугацаанд бодож үр дүнг цаг агаарын үржилсэн мэдээ гаргахдаа ашиглах боломжтой болсон юм а. Үүний үр дүнд цаг агаарын үржилсэн мэдээний чанар 5-аас 10% нэмэгдсэн гэж үздэг. Энэ бүхэн урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нэвтрүүлж байгаа шинэ технологиуд, мөн түүнчлэн цаг уурын салбарт ажиллаж байгаа нийт синоптик инженеруудын нэр хичээл зүтгэлийн үр дүн билээ. За монголчууд бид Төв Азийн энэ өргөн удам нутагт мянган жилээр нүүдлэн амьдрахдаа байгаль дэлхийгээ шүтэж, тэнгэрийн аран шиг танин мэдэж, өдөр тутмынхаа амьдрал ахуйдаа өргөн ашиглаж ирсэн баялаг туршлагатай ард түмэн билээ. Харин Монгол улсад шинжлэх ухаанд суурилсан цагуурын ажилт хэмжлэлийн сүлжээний эхлэл буюу цагуур орчны шинжилгээний албаны эхлэл 1924 онд Судар бичгийн хүрээлэнд Окторгон Одон гараг ба цагуурын шинжлэх салаа байгууллагдан нийслэл хүрээнд 2 цагуурын өртөө байгуулагдсанаар эхэлсэн төвхтэй байдаг. Түүнээс хойш одоо өсөж хөгжсөн, өргөжж тэлсэн 100 жил өнгөрсөн байна. За энэ 100 жилийн хугацаанд цагуурын ажиглалтын сүлжээ маань 300 гаруй станц харуул болон өргөжж түүний 50 гаруй хувь нь автомат хэмжлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Мөн шин технологиуд тасралтгүй нэвтрүүлсээр ирсний хамгийн чухал нь 1970-ад оны үед ардарын болон хэмэл дагуулын технологиудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж өдөр тутмынхаа цаг агаарын урьдчилан мэдээ гаргах үйл ажиллагаанд ашиглаж ирсэн түүхтэй байдаг. Улс орны нийгэм эдийн засгийн салбарууд зөвхөн цаг агаар уур амьсгалаас хамаарах төдийгүй усны нөөц, байгаль орчны төлөв байдлаас ихээхэн хамаарч байдаг. За энэ ч утгаараа 1960, 70, 80-ад оны үед манай шинжилгээний ажлын хөтөлбөрүүдийг усны нөөц, орчны шинжилгээ, чанарын чиглэлд нэлээд өргөжүүлэн хөгжүүлсэн байдаг. За үүний үр дүнд өнөөдөр бид дэлхийн дулаарлын эрчим Монгол орны хэмжээнд ямар байгааг, усны нөөц хэрхэн өөрчлөгдөж байгааг, байгаль ихтлэгийн, байгаль экологи маань хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхой бодит баримттайгаар одоо тодорхойлж чаддаг болсон байна. Сүүлийн жилүүдэд ус цагуур орчны шинжилгээний салбарт шинжлэх ухааны технологийн олдтой амжилтуудыг эрчимтэй нэвтрүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. За үүний нэг жишээ нь 2011 оны 11 сард засгийн газрын хөрөнгө оруулалтаагаар одоо секундэд 6.5 их найд үйлдэл хийх суперкомпьютерийг нэвтрүүлсэн. За албаны болон салбарын хэмжээнд гарч байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээний чанарыг сайжруулахад томоохон одоо ахиц болсон байгаа. За энэ бүхний үр дүнд манай салбар албаны нэр хүнд иргэдийн дунд нэлээд нэмэгдэж хамгийн ихтгэл тагсан байгууллага болон
үнэлэгдсэн байгаад маш их баяртай байна. Энэ бол үе үеийн ус цагуурчдын маань өнгөрсөн зууны туршид хийсэн ажил, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүн гэж бодож байна. Эцэст нь энэ 100 жилийн түүхийг бүтээлсэн эх орныхоо онцгой хөлбөмбөр бүрт ажиллаж амьдарч байгаа үе үеийн ахмадууд, ус цагуурчид, орчны хяналт шинжилгээний албан хаагчид, эрдэмтэн судлаачид та бүхэндээ энэ түүх 100 жилийн он баярын мэндийг хүргэж эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Хөгжлийн төлөө хамтдаа